Тэрүүн бүгдээ хашааны компани Монгол улсын шингийн батмагнаа дискаунт рүү Монгол улсын асар томны боксыг хангаж байна гэдэг. Өдрөө гарцсан хоёр нь буулгасан шүү дээ өөрөө. Яг 9 давчаад төрүүлчээд цол тэмдгээ гарч авчаад цаал өрөөрөө хөндлөрөөр ордог. Тэрлөө орчоо буцаа буугаад ирэхдээ ер нь бол сэтгэлөөрөл бол нэлээд харагдцсан. Бууж ирсэн шүү. За би тийм золдоос одоо тийм байх гэсэн илүү яг л өмнөх батмагны ямар байсан тэгэл тэргээрээ л одоо нэг чихээр оруулаад нөгөө чихээр гарна гэдэг шиг. Мэдээж өөртөө эргэтэйг нь авна. Хэрэггүй нь одоо яг л уудлаа чихээр гараад юм болж байгаа юм. Болгон дэр ингээд тийм акцаад актив төгөөд. За тэр тэгс энэ гэсэн гэдэг бол хүмүүс бол өөрөө зов. Би хамгийн 2011 онд Монгол тогшоо өдрөлгөнд орох. Бэлтгэл сургалт хийж эхэлсэн. Бэлтгэлийг 5 жил боллоо. Медаль авдаг. Тэгээд ерөөсөө гараал авч өгчдөг. За ер нь медаль авах ямар байт юм бол гэж бодсон. Жил 6-7 төвцөө болж байгаа юм багтаа. Явах болгондоо ерөөсөө 5 жил болтарч байгаа юм. Тэгэнгүүт хүн чинь бас арай өөр бодол орж ирж байгаа юм чинь. Дандаа том биетээс өөр ханартайгаа барилцдаг. Одоо нэг буцаад нэг нас нар өдрөмөр яг үеийн хөлтөд барал ирэхээр болж байгаа юм чинь. Хамгийн 2016 онд Аз хөлтөг наадам гэж Якутск төлтөгсөн. Тэжээ очиж хүрэл медаль аваад ерөөсөө ямар ч медаль авч үзсэн юм шүү дээ. Хүрэл медаль аваад тэгээд тэрнээс ерөөсөө яг урам ороод шалгуур болсон шүү дээ. Тэгэл дараа тэмцэлүүдээс ер нь байнгын төрүүлэл эхэлсэн. Одоо хүртэл хичээх яг улсын арслан болох хэмжээнийг очих яг урам өгсөн тэмцээн анхны медаль бол яг тэр сайхан хөлтөг наадам байсан. Ер нь бол бүх жилийн наадам л цол агчаас наадам болгол өөрсдөө гэсэн нэгтэй өөр содонгийн зүйлүүдтэй л байдаг л та. За эргүүлэхөө оч захиалга барилчаад тэр гэж барилтаа сумын замалчих. Аймгийн цол ахос наадам болохоос 2-3 хоног ээж хоны яруулаад. Би наанаа уурлаад. Би одоо аймгийн цол авах шүү дээ. Хоны яруулаад ингээд. Тэгээд тэр жил аймгийн ач болоод. Аймгийн зам болсон жил бол яг зорж яг бэлдсэн л да ялчих. Тэгээд битэргийн нэг зорчхоор зэрэг бүмгийн барьчаа бас жоо сэтгэлийн дарамт болж байдаг. Тэгээд улсын ач болохдоо аймаг арслан болно гэсэн бодолтой очиод аймаг арслан байдаг нөгөө улсын цол авч байгаа. Тэр хөөрлөөр гараад 6 чаас. Тодорхой хэмжээнд өөр бол дарчаад байгаа юм. Гаднаа дарсан шүү яг дотор сэтгэл зүйн бол дарж амжаагүй. Тэгээ унаа. Яг тэр сэтгэл зүй улсын наадмаар айгүй их нөлөөс. Би чинь 7 авчаал ханчих гал байгаа шүү дээ. За баяа гарч байна. Заан байхгүй тэгэл. Хамгийн гол хэцүү зүйл бол өөртөө гол дэмцгэлээд. Бэлтгэл хийх юм уу ингээл хийхгүй бол унж чадгаа байсан. Гэнэ тийм сэтгэл зүй ингээд доктортой биш болсон. Өгөөжтэй тийм бэлтгэл байнга тийм одоо байдаг зарчмууд юм шиг болцоо. За тэгээд нийт алдар спорт хороо хариалагдчихсан үеийн багш тасалжуулагч албан тушаалтнууд аж ахуйн ажилтнууд бүгдөө нь түүхт 80 жилийн баярын мэд хүргье. Тэгээд та бүхэн бүгдээрээ сайхан баярлцгаарай.